Номинес. Синдер. Номинес. Синдерса. Номиндер. Сэги. Нами. Синдер. Бидний Notes podcast. Юу яцгаан. Өнөөдөр бид хоёр захидал уншнаа. Тийм ээ, та бүхний хүсэн хүссэн захидал хэлж байна. Тэгээд 293. 3. Сая чи Омэ ТV орсон шүү дээ. Тэгсэн. 293 юм байна. Тэр үн хэрээсэн би Омэ ТV хэрээсэн би. Надад л яг гоё ясан л та. Гэхдээ яг нөгөө таарэ гэж бодсон хүмүүс тэгээд таарахгүйсэн болохоор жоохон тэмхэн байсан. Тийм. Тэгээд бас яг ярих юм олдохгүй айгу эвгүй байгаад байсан. Тийм. Гэтэ гоё исэн. It's fun. Яа. Тийм байсан. Нэр хөгжим яваад байгаа юм байна те. Sorry. За. Йоо, яг энэ халтарч унж өгч чинь ёо. Халтарч унаал нүрээрээ Энэ яг болон нүүрэн дунд. нүрээрээ шааж унаал. Йоо. Тэгвэл ямар аимшигтэй бэ те. Йоо. Окей, тэгээд өнөөдөр болохоор бит хоёр захианы дугаар хийх гэж байгаа. Тэгээ ойр захиа уншаагүй юм байна. Яаж захиа уншдаг вүлээ гэж байна. Захианууд маань сайхан бэлтгэгдээд овоороод янзын болсон байх гэж бодож гин. Ойрд гар дүрээгөө ч шиг. Тийм ойр тарин ороогүй те. Тийм. Өөр сайн сайхан юу байна? Өөр сайн сайхан явах те. Тэгээд л өрч юу боллоо. Ер нь айгу завгүй байна. Амар завгүй байна. Би нэг мэтгэд л ингэ 5 дахь болоод ингээл подкаст бичих болсон мэдэг. За нэг мэтгэд л амар хурд амар юм хурдан ингэ цаг ингэ хурдан болсон юм шиг санагдаад байна. Харин тийм би хоёр ч нөгөө 300 дугаар хийгээ болонстой нэрэ хаач байсан ёстой 300 ч өөрөө 5 сармаар гэл. Тэгээд чинь аль хэдийн болцсон одоо нэг 6хан дугаар үлдсэн юм ааш. It's crazy. Тэгээд 6 дугаар гэдэг чи одоо сар хагасл гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Ийм хурдан өнгөрдөг юм байна. Very busy. Үнэхээр busy. Тэгтээ яг уу гоё л байна л та. Хийх юмгүй байжснаас дандаа хийх юмтай. Заавал хийх юмтай. Харин тийм ээ. Тэгээд 300 дахь дугаараа яаж хийх вэ гэл ер нь бол яаж юм тэгээд. Тийм бид хоёр байнга ярилцаал ер нь нэг юм багцаа бол гаргачлаа. Одоо яг шийдвэр гаргах сонголт хийх л ёстой болчиход байна. Харин тийм. Тэгээд уг нь хүмүүсээр хийлгэчүүл амар амаар л байна. Тэгээ ингээ хүсэж байгаа юмаа хийлээл тэг бүх юмыг зохицуулаад өгчүүл. Тийм гоё ивент хийдэг хүмүүсээр тийм. Тийм нэг ивент хийдэг хүмүүстэй холбогдсон тэр хүмүүсийнхээ контактыг мэйлээс авах хэрэгтэй байгаа юу? Тийм. Тэдэрлүүгээ нэг бичээд үзт юм уу? Харин тийм. Ерөнхийдөө тийм байгаа. Өөрчлөсөн сайхан яг 5 сард би нэг явахгүй байх. Тэгтээ баг явах. Явчаал ирэлтээ. Тийм. Тэгээд нэг дугаар чинь. Тэр нь 300 дахь дугаар маань баг 6 сарын 19 эсвэл 6 сарын 26-нд болох байх. 6 сарын 22-нд Morning Star тоглолт хийх юм л шүү дээ. Social Pay Park дээр. Social Тэрэндээ давцаж болохгүй гэж. 6 сарын 20 хэдэнд гисэн байлаа да. 5 сарын 22 шүү дээ. 5 сарын 22 юм уу? Oh my god. За тэгвэл сарын дараа бол болох юм байна. Яг болох юм байна. 5 сарын 22 юм баггүй. 6 сарын 22. Би яагаад 6 сар гэ бодсон бол яана энэ манай юмтай давхцаас бүх хүн инлүү явчих юм байна л да гэж би санаа зовч байна. Өө 5 сарын 22 юмс. Яг хэр 3 сарын 22-нд нэг юм хийсэн. 4 сарын 22-нд одоо нэг юм хийн гэсэн. Тэгээд 5 сарын 22-нд тоглолт хийх. Окей. За шүү. Чи үзнэ гэж бодож байгаа юу? Тэг гэд өвөл үзнэ. Тийм байлаар болсон те. Би өргөдвөл үзнэ. Хорооноос нэг тасалбар өгөл үзэндээ гэж юм шиг тийм. Харин тийм. Би бас тикет өгөл үзнэ гэж. Гэтэ Morning Star-ийн тоглолт амар гоё болдог шүү дээ. Тэ амар гоё болдог. Амдаар амар гоё болдог.
Стага юм бэл. Яг амьдаар илүү гоё байдаг хамтлагуудын нэг юм шиг санагддаг да. Тийм. Тэгээ Morning Star бас манай 300 дахь дугаар дээр ирэх бах. Гэдвэл нэрээ 290 дээр ори мори гэдэл үү. Тэгээ 290 дээр орё гэжсэн цаачаа. 290 өнгөрцөн байдаг нас. 290 өнгөрцөн. Тэгээд damn that was double sided. За. Тэгээд яг чадвал бас 300 дахь дугаар дээр Morning Star-ыг дуулж гоё л юм. Яа. Тийм нэг ганц гитар ч даа хүрээд ирнэс. Тийм үстэй. Яаж? Why not? Why not? Үнийн дийлэхгүй л те гэл. Хандвийн тоглолт. NGO ч гэж. Тийм. Тэгэл ер нь тийм байгаа. Өөрчн юу олё. Та заавал тэгээд бид хоёр ивент ер нь хий гэж бодож байгаа. Тэгээд заавал ирээрээ. Тийм. Тэгээд 100 яг 6 сар гаргахчвал бас хүмүүс Монголдо ирэх юм болов уу гэж бодоод бид хоёр 100 хийх гээд байгаа. Тэгээд open air байх уу? Тэ гадаа гоё open air байх уу? Эсвэл кино театрт үзэх үү? Кино театрт эсвэл яг ийм тоглолтын тайз гэдэг юм. Тоглолтын тайзан дээр үзэнгээ. Ивент хоолт юм уу байсан дээр. Үзэнгээ гоё юу бид хоёрын гоё ивент байсан дээр эсвэл яг гадаа зуны паркт ингээд те ингээд энэ тэндээ гоё янз бүрийн хэсэгтэй сонсогчдын хэсэгтэй speed date mate хийж мэйл те та нар ингээд сонсогчд дундаа тийм интерактив байсан те манай ингээд отко ингээд тэнд нөгөө blood on the clockwork orange юу лээ Clockwork Orange тийм тэр мөрнийг хийж мэгээл те тийм pause please тэнд нь явж маваалаа. Тийм том байх уу эсвэл зүгээр л кино театрт ингээд бид хоёрын докюментари маягийн те гоё нэг юм гоё бид хоёрын бэлдсэн гоё юмыг үзээд дуусах уу дуусныхаа дараа гоё after party хийх үү гэл яг ерөнхийдөө нэг 2 3 choice байна юм. What do you guys think? Комент хэсэгт үлдээгээрэй. Комент хэсэгт үлдээж болж байна. Миний хувьд бол яхаа тийм гоё том парк тэгвэл бас гоё юм санагд. Гэтэ амар их ажил юм шиг санагдсан тэр. Парк хараа хоёуланд нахадсан юм болов уу гэж бодсон байж магадгүй. Тийм их хүн ирэхгүй бол ингээ нэг юм цөөхөн үнэтэй юм шиг харагдаж. харагдаж. Үнэтэй нэг юм зэлгүүд нэг юм гарчин тий. Тэгэхээр яг сит суугаад яг бүх юмаа гоё enjoy-доод тэгээд гадаа лоббинд нь ганц хоёр бүүт мөт байж болно шүү дээ. Дундаа завсралдаг ч юм уу мэдгүй. Тэнгүүд тэр завсралгаанаараа гараад ингээд гоё юмд оролцоод энэ тийм байдлаар бас хийж болох л баг. Тийм гэж бодож байна. За яхав харж л бай те. Харж л бай. Тийм байна. Тэгээд хэдүүлээ гоё 300 дугаар гоё хийн. Тэгээд 300 дахь дугаар дээр бид хоёр бас гоё энэ шинэ merch зарлана. Тийм тэрэн дээрээ бас ажиллаж байна. Нилээн амбицтай. Яна амжих юм уу та? Харин амжих юм болоо. Нэг л за тэгэхээр амжуулнаа. За амжуулнаа. Окей. За тиймэрхүү сайн та бүхэн минь бүгдээрээ сайн бидтэй. Хаварс л чаг байшаа. Хавраас чанга байна. Ядарч байна. Нойр хөрч байна. Яа би өглөө 7-гийн ангид теннисэнд явдаг болсон чинь бүр өглөө 6-аас ирээл чи слаг юм а яаж өглөө нь шүн 12-т буцаж унтаал. Өдрийн 16 цаг сэрүүн байгаа юм. Үгүй юу лээ. Өдрийн 18 цаг сэрүүн байж байгаа л. Пөө чи 12-т унтаад өглөө 6-д босч байгаа юм. Одоо өмнөх өдрийнхээ 12 цагт унтлаа. 6-д сэрээд дараа өдрийнхээ дараа нь 12 цагт унтж байгаа. Ихэр чинь өглөөний 6-аас оройн 6 хүртэл 12 цаг. Тэгэхээр дахиад 8 нэмхэр чинь дахиад тэгээд 6 юм шиг 18 байх хэвчээ тий. Тийм зүгээр 18 цаг ингээд сэрүүн унтсан цагаа 24-өөс асаж болно. За 24-өөс 6 гэсэн шүү дээ. Тэгэхээр 18. Тэгэхээр 18 цаг яг сэрүүн байж байгаа л тий. Чи 6 цаг унтж байгаа юм уу? Вау. Би одоо 6 цаг унтахаар бүр маргааш нь ингээд өдөр чинь нэг юм. Яг сая теннисэнтэй үед бол айгүй ингэчлээ бүр ингээд нойрныхаа учирж явах болохгүй нь яг теннистэй өдрөө 6-д сэрэх өдрөө 9 цагт унтах харин 9-д орондоо ороод 10 цагт унтах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхэд би бол 9 цагт дөнгөж амьдрал эхэлж идэг нас. Яг сайхан компьютер асаагаад яг юмаа суугаад яг төвлөрж байгаа үеийн 9 цаг. Юу 10 цагт унтах. Би нэр Hogwarts Legacy татсан гэдэг хэллээ. Хэлсэн. Яа амар гоё. Гоё юм байна уу?
Яа Яг ингээд компьютер тоглож цагийг өнгөрөөдөг хүмүүсийг ойлгосон. гоё штэ. Яг ингээд өөр ертөнцид ороод тэгэл ингээл тэгэл бүх юма мартаал тий хүүхд мөхтэй мартцсан тийм Геймер болсон те. геймер болсон ингэсэн сууж байгаа юм чи. Тийм тэр нь надад амар таалагдсан. Ер нь бол тийм яг тоглолтын хүмүүсийг бол ойлгосон яг үнэхээр гоё амард юм билий. Харин тийм ба. Амраад идэм билээ. Хэдийгээр компьютер дээр сууж байгаа ч гэсэн амраад байгаа байхгүй. ингээ амар фан. Тэгээ амар ингээ ядарч байгаа хэрнээ өдөржин компьютер дээр ажиллаа хийгээл амар ядар гэртээ ирээд тоглохоор ядраа байхгүй. Ялгаагүй үйлдэл нь бол яг ижилхэн байгаа байхгүй. Яг л компьютер дээр суугаад ингээл ингэж байгаа мөртлөө амар сайн аа. Ядархаа билч хүний тарих ингээ шал тийм байгаа юм. Сонир байгаа юм. Тэгснэ тэгээ 6 цаг маг сууж мэт штэ амар. Oh my god. Бүр бүтэн ажлын цаг сууж байгаа юм шиг. Амар шүү бас л. Харин тийм гоё юм билий. Hogwarts Legacy стаа юм бил. Би тэгэл гоё даалгавар малгавар биелүүлээл. Тэгэл Шин тоглоом юм уу? Дээр үеийн тоглоом юм уу? Hogwarts Legacy чинь 23 онд гарлуу. Бас шин нэвтер юм байна тий. 23 онд гарлуу. Чи хямдралаар авсан гэлөө. Тийм сая хямдарсан байсан. Steam дээр. Тийм. Уу яг манай охин л тоглоё гэсэн л дээ. Тэгэл аав нь авч өгч байгаа юм л да. Тэгэл би л тоглож байгаа юм л да. Тоглоод байна шээ. Хамттай юм уу гэж бит хоёр хамттай юм авчулсан юм аа. Тэгин чи нэгнийх нь шүдэн өвдөд, нэгнийх нь хоолой нүдчихлээ. Нэгний шүдэн янгина. Үе миний шүднүүд бүр ингээд энэ том зайтай болж байгаа нь мэдэгдэж байна. Зай нэмэгдээд байгаа гэж үү? Одоо энэ минь затлын энэ минь нэлийн дэс алцсан. Үнэхээр би чиний голын шүдийг л зайтай гэж мэдхээс биш босод шүдийг чинь анзаарч байгаа юм байна. Одоо ингээд би нөгөө тэлгчээ зүгээд байгаа байхгүй юу? Одоо ингээд тэлээд байгаа юм байна Тийм тэлээд байгаа. Тэгээ одоо би баг 7 хоногт баг юу л аппарат зүүлээ. Oh my god тийм үү. Чиний хэсэг эвгүй авах та. Харин тийм ээ. Ярьж чадахгүй. Подкаст яах вэ? Ивэнтэ яах вэ? Юу вэ? Би зураг авалт. Тэгэж бодож модаа тэгээд подкаст нэг юмсан дуусгачаад аппарат зүүн гэл гайхал байна. Тэнгүүд уул нь ингээ гоё тэлцэн байгаа дээр би ингээд үзүмээрэн штэ. Тэгэхгүй ингээд байнгын тэгэл подкаста дуусах хүртлээр би ингээл тэлгчээ зүгээл байгаад таах уу. Үнэхээр эмчтэйгээ ярилцах юм уу? Эмчтэй ярилцахаар одоо эртгэн дээр нь зүг гэсэн. Тийм үү. Тийм одоо гоё тэлцэн байгаа юм чи наадгаа эртгэн зүгээл ингээл явцсан дээр. Тэгээ би жил 1.5 жил зүг шүү дээ. 1.5 жил зүг хугацаанд ингээд миний бүх шүднүүдийг зөв байранд нь оруулаад тэгээ зарим нэг сүүн шүднүүд нь доошоо ургаад би чинь миний зарим сүүн шүд нь ургаагүй дээр ингээд байж байгаа байхгүй юу. Тэнгүү тэр мэр нэг нь ургуулгуудаа ингээд зүв гоё болгож малгаал ингээд мэнхэл юм билээ. Гэтэ би яг энэ голынхаа зайг жоох үлдээ гэж утсан. Жоох тэнд нь үлдээ гэдэг зайг нь. Жоох. Босдуудын гэтэ яг гоё ингээд яг гоё эрүүл ингээд зөв байрлалд нь оруулаад гэж. So yeah тэгээд миний шүдний зайг нэг хүн бичсэн байсан комментэн дээр ямар завсартай юм бэ гэж бичсэн байсан. Юу нь бол тийм учиртай маа. Одоо би тийм ер нь бол тийм учиртай болохоор миний шүд амар зайтай болоод байгаа маа. Нөө ямар ядаргаатай хин тийж тэний юм бичээд байгаа. Өөрийгөө хичээ. Яа гэтээ би яг сайхан нэг уйлсан нэрэн гэсэн яг комент уншаад амар уйлаад тэгээ за өгсөн бас би ер нь хүн болон таалагдах хэрэгтэй мó гэж би бодсон бас. Комент угаас уншиж хэрэггүй байгаахгүй. Гэтэл ингээд нөгөө яг хүмүүс нэг янз бүрийн нөгөө санал бодол хийсэн ч байгаа ч юм билүү гэж бодоол уншдیں۔ Би тэр дөнгөж сая те комент бичээрэй. Тэгстэй комент бити уншиж шээ. Харин тийм байхгүй. Тэгэхээр яа гэтээ би бол уншихаа болоод амар удаж гинөө. Сүүлийн хэдэн ч дугаар уншаагүй юм бүү. Би бүр огт чамайг ер нь эдитэлж ихснээс хойш би бүр ютуберыг бүр огт ороогүй. Тийм юм биш. Би эдит байгаа. Яг нэг амар уншаад байгаа юм. Харин тэсэд рүү орж байгаа болохоор харагдаад байд юм аа. Тийм байна. Тийм. Тэгтээ зүгээрээ. Тэгэл би бол тэгээ бүр орхооч хэлсэн. Би DM хэсэг хаацсан байсан байхгүй юу? Тэгээд буцаад нээсэн. Өөр хувийн уу? Тийм, Instagram-ийнхаа бүр DM ямар ч DM орж ирдгүү болгоцсон байсан байхгүй юу? Таньдаггүй хүмүүсээсээ. Тийм. Бүр DM story reply яач унтраагаад DM-ээ бүр хаагаад тэг би мэйлээ бичээд хэрвээ ажлын санал орж ирвэл мэйл рүү шууд бичих байх гэж бодоод тэгсэн чинь
яг орж ирдэм бэлээ. Тэгээ мэйл хүн мэйл бичгээрээ би нэг ярьж лээсэн баг. Ингээд шууд менталитийн шууд өөрчлөгдөөд ингээ айгүй соёлтой болчт юм байна гэж би бодсон. Best regards, best wishes Сайн байна уу энэ төр гэж игээд тийм. Димэр бол те шууд сайн оо. Yo, you suck. Чи өөрөө хин гэж бодоод байгаа. Ганц хоёр тиймээс иржсэн. Тэгээ буцаад ийм нээцсэн. Одоо та нар намайг үргэлжлүүлээ харааж bomb Nomi's DM. Яса. Би нэг MCC-ийн барилгыг стори хийсэн. Ямар барилга вэ? Энэ шинэ. Тийм. Энд дээр ингээ харсан чинь би юу ч утсан байхгүй юу? Юу гэж? Энэ л шил байна үсттэй тий. Тэгэхгүй энэ минийгаа ингээд амар сонирхолтой текстчертэй, гоё материалтай, гоё тийм хатуу материал. Шилнээс гадна өөр зөндөө гоё материал байгаа шүү дээ тий. Тэгж хийгээд н гудамж мудамж амар гоё Нью-Йорк vibe. Тэгээ доор нь юу гэсэн маа? It's just too much class. Бүх материал нь энэ том барилгыг 100% шилэн фасадтай байна гэж бодохоор надад бүр амар crazy санагдаж байгаа байхгүй. Хэлбэр мэлбэр амар дайжгүй. Би бол айтах хэлбэртэй барилга гэж бодож байгаа. Гэтэ ингээ айдсан материал so boring. айдсан материал. Тэ ингээд миний сторин дээр байгаа шүү. Байсан шүү. Тэгээд ингээд энэ миний өөр материалтай ингээд гоё. Тийм. Тин чин гол нь энэ амар халуун болно. Бүх өрөөгөө AC-гээр хөргөх хэрэгтэй болох байхгүй. So much эрчим хүч. Амар их эрчим хүч. Тэгээд AC чинь айгүй хамгийн их цахилгаан иддэг юмнуудын нэг. Айгүй их зардалтай. Тэгээ зүгээр ингээд агаар гэж боддоо. Зүгээр агаар. Тэгээ тэгжин гэж бодохоор ингээд сэтгэл өвдөхгүй байна ёо. Өвдлөхгүй яах вэ? Одоо энэ барилгуудыг те энэ байшин эсийдэх шаардлагагүй. Бид нар зүр халаахад л хангалттай. Тэгээд агааржуулал цэрүүхэн болгоё гэвэл цонхон онгоолгоно. Энэ бол амар байгальд ээлтэй харьцангуй ээлтэй шийдэл. Шилэн байшинд байж үдсэн хүний хувьд it's so hot. It's so hot. Одоо энэ тас аягүй хот байгаа. Амар халуутдаг байхгүй юу? Халуудаг талент тийм. Даахыг бол контролдож болно. Халууцах чинь амар хэцүү. Uncontrollable. Ямар ч арга байхгүй. Тэг шилэн ханууч чинь олигдох цонхон онгоохгүй. Йой, стресстүүлээд. Зүгээр ингээ нааша алхаж байхдаа би ингээл стресстэд. Нэг тиймэрхүү. Тэгээ стори хийцэн. Тэг хүмүүс санал нь хэлж байна. Би Шангрила хүртэл алхсан. Тэгээ тэндээс такси бараа явах. Чи нөгөө хүн унж байгаа юм уу? Дуугаа гаргаж ирээгүй л энэ уннаа. Одоо наа баг унсан бах гэж утсан. Одоо дараа 7 хоногоос яг унна гэж бодлоо. Зөв. За тэгж нэг стрессцэн дээ. Харин тийм ээ. Энэ шилэн барилгынууд. Яг жоохон смарт гоё арай тийм ухаалаг шийдлүүд хиймээр энэ тий. Тийм хотын өнгө үнцэмж бодох хэрэгтэй. Шил is boring. Шил бол байж болно нэг юм холимоор л амсаа. Холимоор энэ тий. Нью-Йоркийн өндөр барилгууд чинь ингээд дан шилэн барилга нь гасаа илүү нөгөө Empire State тийм. Эдгээр нь ингээ сонирхолтой гоё идэг штэ. Материалтай. Бруталист нэг тийм цемент те нэг жоохон нэг юм. Тийм эсвэл металл нэг гоё идэг да. Харин тийм нэр дуу муугаа скутер мотор буй амьд болцсон чинь амьд юу гинэ эргээд ирсэн чинь бүр жоохон хэцүү л алхаж явдаг хүн. Одоо харин ч скутерууд нь гарч ирээгүй. Одоо жинхэнэ гарч ирэх юм биш үү? Нөгөө амар юмнууд. Гэхдээ хүмүүс айгүй их скутертэй явж илээ. Өөрсдийн яг тийм скутерүүд. Би бас одоо асуудлын нэг хэсэг болох гээд байж байна. Сураа мураа тэгээ хүмүүс чинь 2 маяраараа суудсан зүгээр ингээл бас амар харагдчихлаа шүү. Амар. Тэгтээ гоё юм уу? Дугуйтай хүмүүс ч гэсэн бас аюу амар явдаг. За бүр ингээл аюу хурдан ингээл фүн гэл. Нэг хоёр хүн ингэж зүрж ядж хахад дундуур нэг дугуй ингэж орж ирж мэрээ бүр гэл би мөрч. Улаанбаатар хотын явган замын даац дийлэхгүй айгүй юу ааш. Дуутай явган хүмүүс хоёрыгаа зэрэгцэж дийлэхгүй. Дээрээс нь скутер, мопед. Эдгээр нь давхцаад ороод ирэхээр тэгээ дээрээс нь явган зам дээр нь машин тавьчихна тэгэл. Их юм биш үү? Амраа авчих шүү дээ. Ямар Comedian. Оо тийм үү. Хим үү ус төрч хим үү? Амраа бомоо аяа. Амраа liberal. Liberty юу? Liberty амраа.
Надад дахиад зур өнгөрөм хоёул ингэж хоёр ингэ харна штэ. Буцаж явахгүй хаад. Энд амьдт юм бах та юу. Энд бас нөгөө хин явж идэв дандаа. Амарчин бас явж идэв. Тийм. Амарчин би зөндөө харж байсан. Окей. Загтал руу орцгоё. Yes, this is За ийм сэдвүүд загтал. Секс бэлгийн амьдрал, миний бичмээр байгаа сэдв алга, гэр бүлийн асуудлууд гэсэн сэдвүүд байна. Хойлж унших уу эсвэл Хойлж нэг унших уу? Хальж унших уу? Эсвэл нэг мөс унших уу? Чи юу гэж бодож? Доороос нь яг юугаад явах уу? Гэр бүлийн асуудал гэдэг үү? Хамгийн ихний асуудал юу нэ? Гэр бүлийн асуудал гинэ яана. Гэр бүлийн асуудал бүр амар олон юм байна. Тийм ээ тий. За гэр бүлийн асуудал. Гэр бүлийн доороос л эхлэе. За тэгээ 47. За. За. Окей, чи юм шүү. За би уншия. За. Хит анхаарал. За. Юуны төрөнд сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Би одоо 17 настай. Төгсөх ангийн сурагч охин юм аа. Ер нь багасаа л аав ээжийн амин үр. Айлын ганц охин болохоор ч аргагүй үз. Гэхдээ заримдаа аав ээжийн надад тавьж буй хараа хянал дэндүү юм шиг санагддаг л та. Мэдээж миний төлөө хэл санаа зовж байгааг нь би ойлгож байгаа. Хэдий ч хаяада найз нөхөдтэйгээ гадуур санаа зовних зүйлгүйгээр хөгжилдөж гарахыг хүсдэгэ. Бас нэг юм дурдахад ах маань 21-22 хүрсэн байхад нь хүртэл орой 10-аас оройтоход л байн залгаастай байдагт нэг гайхдаг. Тэр хүн чинь насанд хүрчихсэн хүн шүү дээ гэж боддог доо. Ихэнхдээ манай ээж гадуур явах энтрийг дургуутдаг хүн л дээ. Жишээ нь орой 7-8 болоход л хаана явна, хизээ ирэхийн, одоо ир гэх мэтээр залгадаг. Найзуудтайгаа гарлаа гэхэд орой 8-аас 8 гэхэд орж ирээрээ гэдэг ч юм уу. Ер нь л намайг 8-аас хойш гаргах дургуул юм шиг байгаа юм. Мэдээ цогтуу хүмүүс гадуур явж байгаагээ санаа зовдөг байж болох ч гэсэндээ би ээжээ найзуудтайгаа явж байгаа гэрлүүгээ төхүүлээд эсвэл эрэгтэй найзууд маань хүргээд хүрчихнөө гэхээр бас их л сүржигндэг дээ. Мэдээж найзуудтайгаа гарч байгаа хүүхэд найзуудаа харьдаг нь уу? Харих гэтэл би явлаа хайрлаа гэд явахыг хүсэхгүй шүү дээ. Сүүлдээ би орой 7 жоохон өнгөрөхөд сэтгэл түгшээд л цээжин дээр хүн чулуу тавьсан юм шиг гим хийцэн юм шиг их л төгшдөг дээ. Тэгээ найзуудтай заа хайрлаа гэдэл ганцаараа гэрийн зүг явах нь бас л эвгүй байдаг шүү. Гэтэ багасаа л ингэж хориулж ирсэн хүүхэд томрох тусмаа гарах хүсэл илүү их болоод л найз нөхдөөндөө хонож шүн орой хүртэл тэний хүсэл илүү их төрдөг юм шиг санагддаг. Нас биеинд хүрээ тустай гарсан ч орой хүртэл гарахаар сэтгэл түгшиж айдаг тэр мэдрэмж арилахгүй байх вэ гэдгээс л их айдаг. Гэтэ би ээжигээ ойлгож байна уу? Ганц охин өрн шүн орой явж байгаа юу ч болчих юм бэлээ гэдгээс айгаад намайг дэндүү их хайрладгийг нь. Гэтэ би хүүхэд юм хойно бас дургуутсах уурлах юм байдаг л та. Гинэ. 24 оны 10 сарын 16. Наа чи 17 тайсан уу? Тийм, одоо 19-тэй юм биш. Тийм байна. Одоо юу болж байгаа бол гарч ирж байгаа лээ. Наад чи бас хэцүү. Би чамд ирж байна да энэ асуудал. Надад бодоо яг ирж байгаа бүр яа. Амар. Би бол айж нь ёо яана. Тэгээ айгүй тийм зөвөр л тийм би бол энэ охинтой бас санал нийлж байна. Хит их хороод ингээд байнга ингээд тахаар улам зөрүүдэлдэг байхгүй. Харин тэгээ яах хэвтэй юм бэ? Харин яах хэвтэй мэдгүй. Бас сул тавьчихаар жоох амар. Тавьж болохгүй. Харин тийм. Бас бүр ингээд хит сул тавьж болохгүй. Нэг донжиг нь олоод хүн гол хоол өндөртэй дэнэ. Нэг шарстай хэм өндөртэй дах юм. Тийм үү? Надад юу ч өндөртэй. Харин тийм яг ингээд за миний охинтой болгоомжтой яваад ирээрээ. Тэг найзуудтайгаа ороод ирээрээ. Явж ирээрээ. Гэхүү юугүй. Чи найзуудтайгаа аваад ир. Гэхдээ би ер нь бол тийм. Миний охин гоё хамт баймаар бол миний охин найзуудтайгаа гэртээ бай. Манай гэр ингээд те эсвэл ирээдүйд ингээд те бассейнтэй, теннисний талбайтай. Йоо, ямар амар. PlayStation-ы талбайтай ч юм уу те. Хом театртай ч юм уу те бараг тийм болчихвол гоё аахгүй. Би ингээд зүгээр л найзууд нь манад ирдэг угаасаа. Зүгээр ингээд найзууд нь танаад хайн аваад хийдэг. Тийм. Манай охин хашаач явах албагүй. Манай охин хашаач явах албагүй. Хинийд ч очиж байх шаардлагагүй зүгээр гэртээ have fun найзуудтайгаа. Байвал амар гоё юм. Би яг тийм байхыг хүсэж байна гэж. Би өөрийн туршлагаасаа би ус их зөрүүд гарах дуртай, гадуур бас тэнэг дуртай. Тийм тэнмэл байсан.
Тэнмэл шаарсан. Тийш тэнмэл байсан. Гэтэ манай авиж хоёр бол намайг ер нь л хорж байгаагүй дээ. Аав бол бүр шаал тоохгүй. Аав над руу нэг ирээч гэж залгадیں۔ Залгасан нь ээжийн заавраар байдаг. Чи тэ охин бохин руугаа залгаач дээ. Нэн охин бохин чинь юу амьд байгаа юм чи нэг шалгаж балгадаг юм уу? Тэгвэл ааваараа хүчээр миний охин хаа байна гэлээ. Тэг тэр нь хэдэн цагт байсан? Тэгэл нэг 8-9 цаг л та бас ялгаагүй. Тэг 10 жил байхад 10 жилд. Тэгээ надад айгүй итгэдэг байсан юм шиг үлээ. Элдв янзын буруу юм хийхгүй, буруу хүмүүстэй нийлэхгүй. Тэгээ манай найзуудыг бүгднийг таньдаг. Болохоор харцангуй гайгүй байсан юм болоо. Би нэг амар хориулж үзээгүй. Тэгээ би бас нэг жишээ заяа. Манай нэг найз охиныг аав нь бас яг амар хордог байсан. Би хингээд юм ичлээ. Тэгээд тийм. She got pregnant early. Like look at me. No pregnancies. Тэгэхээр I don't know. Oh my god. I have to let go of my child. Тэгэл яг тайлбарлаад юу буруу вэ зөвийг нь хэлээл тээ. Би чамд юу гэж тайлбарласан? Тэгэл нэг тиймэрхүү юм ярьдаг байсан шүү дээ. Ингээд бити секс ингэрэй гэж. Бити янз бүрийн муухай хүмүүстэй нийлээрээ. Тэгээд арх дарс бити уугаарай. Тамхи бити татаарай гээл. Гэтэ онцлог тамхи татсан л та. Гэтэ оюутан байх та тэр бол. Тэгээд ингэрээ тэгэрээ гээл ингээл don't тамхи хийзээч don't. You will regret it тэ. Тэгэл яг буруу хүмүүстэй бас нийлж үзсэн. Тэгэл хүмүүжил сайн болохоор буруу гэдгийг ер нь тэр хүүхд ойлгодог юм шиг санагдсан. Би тэгэл буруу хүмүүстэй нийлээ сонин газраар ороод ирэнгүүт энэ ер нь буруу хүмүүс сонин газар байна гэж дахиад ингэхгүй гээл. Тэрийг өөрөө бас чи өөрөө тэрнийг жааж хийгээд тийм өөртөө шүүгээд гэд ойлгоод тийшээ дахиад явахгүй нэ шүү дээ. Тэгэхээр бас ингээ өөрийн хүмүүжил минь сайн анханасаа сайн болохоор буруу зөвөө нэг ялгачдаг байсан гэх юм уу? Okay. Yeah, I think юу. За гайгүй юм шиг надад гайгүй. Гайгүй байна. За. Гэтэ нэг л орчин үед гэтэ ингээ нөгөө юу трак мак хийдэг болсон юм биш утсан дээр нэг аппликейшн хийж мэйгээд. Яа чин тийм трак чин хаана явж байгааг нь мэдчихэдэг. Тийм байна. Юу хай. Тэгэл биш тэг хэлүүлчих шиг болох юм. Өөрөөгөө хийжсэн баг л та. Тэггүй тий. Тийм, окей. Аллаа. Яа. За. Тийм. Болох уу би итгэж гинөө гайгүй үстэй. Гайгүй үстэй. Тэгтээ манай охин хаяа ингээд уйлж мөйлөд ит юм яг. Яа устгах хэвтэй юм бэл. Өөртөө итгэх итгэл нь айгу юу юм шиг санагдаад байдیں۔ Моо ингэж юу? Тэнгүүд ингээд анги магийнх нь бас айгу амар хил амтай. Тэгэл тэднээсээ болоод айгу юу байгаад байгаа. Чимээг болж болцсон. Тэгэл яг шилжилтийн нас. Харин тийм ээ тэгээ шилжилтийн наст байх тэгэл. За ойлголоо миний охин. Окей. Тэг ингээ бүх юм сайхан болно. Ингээ энэ өнгөрөн гэдгийг сайн ойлгуулаад тэгэл үн цэнийг чи ингээ бусад хүмүүсээс ч өөртөө гэл ингээл тийм тийж хэлээл аа. Хэлээд авах болохгүй л үү дээ. Тийм гайгүй чи тэгэл хайртай гэдгээл илэрхийлж явах юм бол тэгэл энийг даван туулна. Ямар ч хэцүү юм байсан. Танай ээж чинь юу тэгдэг байсан уу? Ээж нь охинд хайртай гэдэг юм хэлдэг байсан уу? Тэгээ айгу сонио одоо ингээд бодохоор амар хайртай байсныг нь мэдэрдэг. Одоо ч гэсэн хайртай л. Тэгтээ яг ингээд тухайн үедээ бол би бас амар хэрэлддэг байсан ээжтэй. Өстой дээрээ би ээжигээ солимоор байна гэл амар муухай. Одоо бодохоор миний үеийн л эмхтэйсэн байгаа байхгүй. Тэгээ нэг юм тийнейжер охинтой нөгөөтг нь учир нь олдохгүй амар хэцүү. Тэгэхэд тийм байсан. Би өөрөө хайрцан яг мэдж байгаа болохоор ээж бол амар сайн даван туулсан юм шиг санагддаг. Тийм. Тэгэл ганц хоёр цохиж мөхөн шүү дээ бас тийм тавч мавч шидэж мэднэ. Тэгтээ шидэж мэддэгтээ бас ингээд даруулгатаа шидэж байгаа байхгүй. Тийм за ямар ч нүрийг нодохгүй шүү. Хөл мөлөрөө. Тэгээ одоо бодоход амар гоё мундаг ээж бол амар мундаг байсан юм шиг санагддаг. Гэтэ тухайн үедээ бол тэгж толгоонд буухгүй шүү дээ. Йоо ээж амар өвлээ. Ямар ятаргаатай.
гэлэж мэгэл ста нэрэ манай тэрний ээжтэй амар гоё гээл. Нэг тэгж бол үе байна. The now I get it. Тийм. We get it now. Тийм өөрөө гооч гарчаад яг ойлгож байгаа юм чи. Энэ камер нэг л хитрхи энд нэг хоосон цаа их байна юм уу? Санагдаад байгаа юм. Жохон. Яг уу. Тойл ойргоордох юм уу? Чи нааш болсон юм шүү. Яа За одоо гаагүй ч юм. За гялс тас. Би ингээ шалж байгаад байд юм аа. Тэг шалччихдээ шалж гарч. Жижигэ болцсон байдаг шүү дээ. Окей. Гисээр гат. За гэр бүлийн асуудлууд. Red flags гинэ. Red flags гэдэг захиа байна. Уншиж байгаа болон сонсож байгаа хүмүүстээ бүгдний өнөөдрийн мэндийг хүргэе. Синдрийн хит хитэн удаа дурдж байсан болохоор Агема бүргэд гэдэг эмэгтэйг дагдаг болоод өөрийнхөө талаар, нийгмийн талаар, эрчүүдийн талаар гэд олон зүйл суралцаад явж байна. Ийм гоё хүнийг зааж өгсөн Синдртээ баярлаа. Зүгээрээ. Би энэ цагтлаараа өөрийн сургамжаасаа хуваалцах гэсэн юм. Нөхөртөөгөө нийлээд 10 гаруй жил болж байна. Анхнаасаа сайхан эхлэегүй. Энэ харилцаа одоо ч хэцүүхэн үргэлжилсээр байна. Би өөрөө архичин, агсам тавьдаг, агсам тийм токсик аавта өссөн хүн болохоор багийн гачин багийг л ааваас минь хумсын чиний дээр зангарах харан сайн хүн юм байна гэж итгэждэг гинэн нэгэн тэнэг охин. Анхнаасаа надтай муухай харьцаж байхад нь би юр мэдэхгүй бүгд миний буруу учраас л би ийм хайрламар хүн биш учраас намайг төвчж хамт байгаад нь талархаад бүх доромжллыг нь хүлээж аваад доромжлуулсандаа уушлалгүйж явсаар хүүхэдтэй болоод гэр бүл болоод одоо ч яаж энэ харилцаанаас гарах учраа хайн бидэрч явнаа. Одоо бол би бүх алдаагаа насанд хүрсэн хүний нүдээр харж байгаа учраас баг залуу охиддоо үерхэх, гэрлэх, хүнээ сонгохдоо заавал хараарай гэж хэлмээр байгаа хідэн red flag-уудыг 30 гарч яваа ихчийн зүгээс хэлмээр санагдаад олон охид сонсдог болохоор нь бидний нууц подкастын загталд бичвэл хэрэгтэй юм байна гэж бодлоо. Сонсогч биднийхээ дун хоолойг түгээж өгдөгт баярлалаа. Энэ бол үерхэж байгаа залуутайгаа бэлгийн харьцаанд орхоос өмнө заавал анхаарч харах ёстой red flag checks out. За red flag 1. За ээж аавтайгаа хэрхэн харьцаж байгааг нь заавал хараарай. Ээжтэйгээ муухай харьцдаг. Өгийг нь санал нийлэхгүй байсан ч хүндлээд сонсож чадахгүй. Уурлаж хэрүүл хийдэг бол big red flag. Run girl. Манай нөхөр аав ээжтэйгээ их муухай харьцдаг. Айлын ирэх даварсан хүүхэд юм байна лээ. Би ч анх дурлалдаа шатаж явахдаа түүнийг нь тоохгүй надад хайртай юм чинь хизээч ингэж хайрцахгүй байх л гэж боддог байсан. Гэхдээ ээжигээ хүндэлж мэдэхгүй хүн чамайг бол бүрч хүндлэх гэдэг үгний хээ үсгийг ч гаргаж чадахгүй шүү охид байна. Red flag number 2. UFC үздэг залуу. Би тэр амар зодооныг харж чаддаггүй. Нэг удаа манай нөхөр үзэж байхад би хажууд нь хоол бэлдээд л зогсож байсан. Гэтэл нэг зодтолтож байсан хүний хөл хугараад бүр аимшигтай юм болсон. Би харж чадахгүй нүрээ таглаа шууд уйлсан. Ийм муухай юм битгий үзэж бай гэхээр энэ бол спорт гэд хүн амар цус нүж болсон юм үздэг инэрх сэтгэлгүй эмпати байхгүй хүний шинж. Өөрөө бас UFC зодтолдох хүсэлтэй бол бүр бай. Манай нөхөр үзэх тоолондоо би байсан бол ингэж цохиод ингэж боогоод л гэл баг намайг авч шидэх гээд байдаг. Тэгэд бас өөрийгөө сайн зодтолддог гэж ангирч байвал чамаагч бас сайн зодно л гэсэн үг шүү. яа бурхан байна. Би хідэнтэй зодуулаад авсан. Хүний хувьд чухам анхааруулж байгаа юм шүү. Үерхдэг байхад л намайг тоглоомоор чимхээд байдаг байсан. Амар өвдөд уурлаад бойл гэхээр болохгүй. Инээд нь хүрээд улан чимхдэг байсан хүн. Oh my god. Red flag number 3. Буруу бүхэн бурам бусдын буруу. Буруу бүхэн бусдын буруу гээл тийм дуу байдаг штэ. Бүх зүйлд бусдын буруутгадаг бол эртхэн сэтгэлээ татсан нэр. Үерхэж байхад гаргадаг байсан асуудал гэрэлсний дараа 10 дахин томроод ирдэг гэдэг юутай үнэн бэ? Red flag number 4. За тэгвэл уурлахаараа хил амаар доромжилдог, юм авч шиддэг, зодоон зохионд оролцдог бол өөрийгөө удирдах чадваргүй, том болоогүй муу залуугийн шинж шүү охтоо. Уурандаа юу ч хэлж мэдэх аюултай тесрэх бөмбөг шиг хүн. Чи сүултээ өөрийн мэдлгүй гинэт дэлбэрэх фи гэж айгаад юу ч хийж чаддгүй тийм чимээгүй. Гал цоггүй аимхаван болсон байх болно. Найз нөхөдтэйгөө уулзах гэхээр энэ хэцүү гэр бүлийн амьдралаа
юу ч гэж ярих юм худлаа ярьж байснаас анханасаа уулзаагүй байсан дээр гэж бодоод бүх хүнээс хүндэрч өрөвдөлтэй амьдралаа нуух гэж явсаар хин ч үгүй болсон байхгүй. Хэрвээ чиний аав, ах, ойр дотны father figure хэрцгий муу хүн байдаг бол чи эрчүүдийг сонгохдоо онцгой анхаарч миний мэддэг муу хүнээс жоохон л дээр учраас сонгох гээд байгаа юм биш биз гэж өөрөөсөө асуугаарай. Энэ хүнээс илүү хайрлах, хүндлэх хүн заавал гарч ирнэ. Ингэж буруу хүнтэй зовж байснаас ганцаараа өөрийгөө эрхлүүлж явсан дээршгүй охид минь. Эрчүүд минь хайр хүндлэл бялхаж явдаг. Ир им амтан ургамал ялгалгүй хайрладаг, хамгаалдаг, хүндэлдэг сэтгэлтэй болж өсөөсэй. Эмэгтэйчүүд минь хайрын дүлхий дүүлж аавынхан хайранд эрхэлж нялхарч өөрийгөө хүндэлдэг, өөртөө итгэдэг, хүнд итгэдэг, хүний итгэлийг даадаг хүмүүс болж өсөөсэй билээ. Ингээд миний жагсаалт дуусч байна. Санвал дахиад хэлгэнэ. Би бас нэг тоглоомч гэх үү, тааварч гэх юм уу хийж үзмээр санагдлаа. Миний захиа хэн унших бол? Oh my god. Синдер уншсан баха. Хэрүү би зөв таасан бол өөртөө shit mask авчгүй буруу таасан бол Номи Синдер хоёрын дунд дансан 5К шилжиж байна. Би уншсан юм аа тийм ээ. Shit mask аваа. Shit mask 2 жилийн дараа. 2 жилийн хугацаанд гэхдээ өөртөө зөндөө олон shit mask авсан баг. 24 оны 10 сарын 30-ны захиа байна. Wow. And are you still together with your husband? Димийн биш үү дээ. Тэ яасан бол сайн мэдэхгүй байна те. Red flag-уудтай санал нийлж гин үү? Санал нийлж гин ер нь л тийм нийлж гин үү? Яа, би ч гэсэн нийлж гинэ. UFC гэсэн бусдын гэхгүй. UFC-ндээс биш л угаасаа ер нь жоох юм тийм violent нөхөр юм биш үү, physical тийм. Яа, ингээд чимгснээ дахиад ингээд улам ингээд oh my god. Ер нь гэхдээ өргөж байхдаа ингээд энэ red flag-ууд нь гарч ирэл исэн юм биш үү те. Тийм байна. Тэгэл хайртай болохоор нэг анзаарахгүй байж байгаа л. Тэгэл нөгөө гал цог нь дурлалын юу адреналин жоохон унаад ирэнгүүт яг ингээд лог гэхтээ харсан чи oh my god ямар сони агрессив guy вэ гэнэ. Гэж realize хийдэг бах та. Сайн сүүлийн тэр нөгөө юу аюугаа байлаа. Тавар тийм байна те. Анхны хүнгээ боддог энэ олон захиа бичсэн хүний дундаас анхны хүн хэн нь уншсан бол гэж бодоод бичсэн нөө. Тэг чи уншдаг нь бас фан юм аа. Тэгж яг 50-50 chance байна л да. Тий аюу яг 50-50 явах бай тий. Хөрх юм аа. Гэтэ аюу позитивны бас юмхтэй байна. Хичнээн ингээд амьдралтаа одоо тийм хүнтэй байгаа ч гэсэн хамгийн төсгөлтөнд юм тавар мавар хийж мэдсэн. Харин тийм дээ. Айгу мундаг байна. Би бол яг сэтгэлийн тэр юмд нь бол би амар баярлж байна. Тийм тэгээ өөрийнхөө ингээ ойлгож авсан юмыг бас бусдад түгээе гэж бодсон байна. Тэгээ өөрийнхөө туршлагаа суулцаад. Тийм. Айгу позитив юмхтэй ах шиг байна. Баяр хүргэе. За тэгээд ажил амьдрал, хувийн амьдралд нь одоо стресс багтай, токсик багтай амьдрал хүсэж байна. За ээжтэй зориулсан захидал байна. Уйлч үйдээ синдер минь. За 59 настай үзэсгэлэнт эмэгтэйд бичвэр хаяглав. Сайн байна уу миний ээжээ? Хангалттай их уйлуулж хааныг инээлгээд залуу насыг чинь өөртөө золсон он жилүүдийн гэрэл зүдрээс би таньдаа хайр илгээе. Омголон бардам харц амьдралыг амархнаар харсан гинэн сэтгэхүйн намайг анх тэврэхтэй зөвлөрч дарууссан байх. Ээжээ гих дуудуулсандаа баясаж бяцхан хөлийг минь газрын хөрснөөс харамлахдаа үүрчгүйсэн залуу нас нь дүүрэн байсан гэдэгт эргэлздэгэ. Хичнээн ихийг миний төлөө алдсан юм битээ. Эмэгтэй хүний хатуухан тавиланг мэдрэх тусам таны тухай бичгэд хүнд болчихож нулимс аягандаа тогтохгүй мэлмэрээд цээжинд хураалгастай талархлын өгс зөвч илэрхийлэхдэггүй. Гэхдээ ээжээ хязгааргүй их баярлаа. Наргиж цэнгэж аялж сурч боловсрох цэл залуу насаа ирээдүйд орших өнөөдрийн миний төлөө зүү утастай шадарлаж нойр хоолгүй сууж өнгөрөөсөнд. Өвдөг жичрүүлэм өвлийн жаварт ороолт байраад над руу алхсан хорон бүрд. Үүрийн гигэнээр надад хоол бэлдэж зогсдог, туйлдшгүй хүчтэй сэтгэл зүйд таньж гисэн талархлаа.
сэтгэл зүйд таньж гэсэн. Орой болгон гэртээ хүлээж суугаагч мэдэх хэрнэ сэтгэлийн гүндэх хамгийн эмзэг хэсэг ганцхан та. Ярих төдөд хоолой зангираад ингэсэг төрхөх завгүй бүүвэлд суусан жаргалтай юм шиг гунигт хугацаад тархинд чигчгээд нэг л болж өгдөггүй. Энэ жил заавал нутаг руугаа явна даа гэж ярилцдаг улирал эхэлчихэж тийм ээ. Нутгийнхаа барааг хараад нулимсан цэглэгнэх миний ээж байж болох хамгийн үзэсгэлэнтэй байдаг. Над чиг залуу над чиг томоогүй үдсэн он жилүүдийнх нь гэрчлэл тэндээс үнэртдэг болохоор болов уу. Өнгөрөгч цаг хугацааны түүхийг нь сонсох үнэхээр дуртайч халаглаж инэрсэндээ уйлмаар үе цөөнгөө. Ээжигээ алдчихаа чанал суухтаа намайг олсноо мэдсэн юм гинлээ. Хилж амжаагүй. Энгийн юм шиг атлаа хачин гунигтай хоёрхан үг. Энэ хөөрхөн амьтныг ээж минь ганц харчихгүй явдаа гэж мөн чих уйснаа харцандаа гуниггүй ярьж чаддаг болсон мундаг ээж. Ээжгүй хүн ээж болох хэцүү гэж санаа алддгаас нь үзэхэд үдчийн харс өдөр харцыг нь бүрхэж хорвоо хоосон санагдсан хүндхэн өдрүүд хичнээн бол. Ямар их хайрлуулад байна гэж гайхширмар олон хавар зун өвөл намрууд хайрлж байж хайр авдаг гэх үгийг чин тултал ухаасныхаа хэрээр хайраар амьдэрдэг шүү ээжээ. 2024 оны 11 сарын 20. Ямар лаг бичт юм бэ ёо. Би бүр гоё унших гад бүр төгдрээд бүр зовчлоо. Яг энийг бас гоё шеэрлвэл уншихад бол амар гоё. Тийм байна. Тэгээд гоё уншиж чадаагүй бол sorry. Маш гоё бичжээ. Өстой гоё бичсэн байна. Ээжгүй хүн ээж болох хэцүү. Амар көөгтүүд явж шүү энэ. Тийм байна. Хэцүү байхаа тийм нэрээ өстой. Нэрээс хэцүү байхаа. Тэгэл хөрхий. За одоо зээгээ гарга зээ гэлтэйдэг байх тэг хөрхий ээж нар. Ганц. Охиндоо бас туслахыг хүсдэг юм шиг санагдав. Манай ээж бас яг тийм ингээл тусалчмаар юм шиг байгаамаа. Нэг хүүхдүүд харах гэж ирж мэрдэн. Тэгэнгүүт ингээл нэг янз бүр юм аваад тэр 0-ийн цаас маас. Тэгэл ингээл нэг салбидаг гэл. Тийм аваад тэр тийм. Тэгэнгүүт яг гэл. Тэгээ нэг тусалмаар л үт юм шиг байгаа. Ингээл нэг нэмэр болчихгоо л ингээд тэгээд идэг айгу хөөхөн. Тэр нэгэ үүр дээж байна те. Нэгэнд нэг ээж усан бол тэгэл хичнээн ч настай хүүхэдтэй байсан. Тэгэл forever mom. Харин тийм ээ. Бигээс ээж дээр очихоор ингээ надад бүр амар их мөгж яваалтай шүү. Тийм үү. Бүр яг л хийсэн хоол мал салбадаг малфадаг. Ийм ах ээж нь ийм ах. Тэгэл би өөртөө бас дахиад чамаас нэг авцсан гэл. Камерын нэдтэй бүх юмс 2-2-ыг авцсан. Яг тэгдэг. Гүй би авч явахгүй наачаа. Одоо тэгээд их ачаалчлаа. Чамаа хүүхдтэй болж маална. Хүүхдүүд чинь ингээл баах юм. Бүх чи ийм усан гэл. Funny. Тийм ээ, ээж нэрстэй хөөрхөн шүү. Хайтай шүү. Үнди. Өнөөдрийн сэдв чи харин амар ээж ирхэг байна уу юу? Дараагийн цаг хамгийн хүчтэй эмэгтэй гинэ. Бас ээжийн тухай хаа. За, хамгийн хүчтэй эмэгтэй. Энэ хүн бол миний амьдралтаа харсан, үзсэн хамгийн хүчтэй эмэгтэй. Тэр хүн бол миний ээж. Хүн бүрийн хувьд ээж нь хамгийн хайртай хүн байдаг ч миний хувьд ээж минь ер бусын хүч чадал төсвөр төвчээрийн илэрхийлэл юм. Миний ээжийг халзан бандын туяа гэдэг. Тэр дархан хотод төрж өссөн бөгөөд харин 5 наснда Улаанбаатар хотод ирж амьдралаа шинээрхлүүлсэн. Энэ бүх өөрчлөлт намайг төрөхтэй зэрэгцээж тохиосон юм. 2009 онд ээж маань 33 наснда 2 дахь хүүхдээ хүлээж байлаа. Амьдралыг нь өөрчилсөн мөч хаврын сэрүүн өдрүүд ард үлдэж зуны дэлгэр цаг эхлэх гэж байсан 5 дугаар сарын сүүлээр би энэ хорвоод мэндэлсэн. Гэвч төрөх үеийн хүндрэл ээжд маань амаргүй сорилт авчирсан юм. Эмч нар түүнд амьдралыг нь ормонгоор нэргүүлсэн. Хүүхэд чинь түнхний мултралтай төрсөн. Баруун тал нь мдээгүй байна. Хүн болох магадлал бага гэсэн хүнд мэдээг дуулгасан. Тэр үед ээжд минь газар хөмөрөх шиг санагдсан мэдээж. Гэвч тэр бууж өгөөгүй. Хүүгээ эрүүл саруул хүн болгохын тулд маш олон удаагийн эмчилгээ, төвчээр шаардсан үйл явц эхэлсэн. Эцэст нь түнх маань орж бүрэн идэгсэн юм. Дахин нэг сорилт. Гэвч 3 нас хүрэхэд би хүлд ордоггүй байлаа.
Ээж аав минь санаа зовж дахин эмнэлэг танахад булчгийн сулрал гэсэн онош гарч ээлжид нэгэн сорилттой нүүр тулсан юм. Энэ өвчин намайг суух, босох, гүйх, үсрэх, гараа өргөх зэрэг энгийн үйлдэлийг хийдэж хүндрэлтэй болгож байв. Гэвч ээж минь хизээж бууж өгсөнгүй. Тэрээр өдөр бүр намайг хөдөлгөөнцөлд хамруулж хичээл зүтгэлээ орхиогүй. Үр дүнд нь өнөөдөр намайг хинч хөгжлийн бэрхшээлтэй гэж харахааргүй энгийн хөгжийг эрүүл болгож чадсан юм. Ээжийн агуу төвчээр. Ээж маань үнэхээр гайхалтай эмэгтэй. Надаас жилийн дараа дүү минь мэндэлсэн. Вау. Oh my god. Намайг хийсвэрээр төрүүлсний дараа дахин хийсвэрээр мис таслаар дүүг минь төрүүлсэн. Хоёр нялх хүүхдээ нэгэн зэрэг үсгэж юугаарч тутаалгүй хайр халамжийг нь хүртээн гэдэг жирийн нэгэн хүнээс гарахгүй хүч шүү. Ээж маань биднийг надад ирсэн хамгийн нандин хоёр бэлэг гэж үргэлж хэлдэг. Ээжийн үлгэр дуурал. Хүн багтаа ээж аавынхаа өдөр тутмын үйл хөдлөл дадал зуршлаас ихийг сурдаг гэж би боддог. Ээж маань альвааг нямбаа нявхуур хийдэг бөгөөд хизээж аяг тавгаа хонуулдаггүй. Энэ дадал нь ч надад бас үлгэр дуурал болсон. Ээж маань гэрийн сайн айцтай төдийгүй бидний аюулгүй байдалд их хэд анхаардаг. Одоо би 10 дугаар ангид дүү маань 9 дугаар ангид сурдаг. Сурдагч ээж аав маань өглөө бүр биднийг сургуульд хүргэж өгч тарахт нь тосч авдаг. Вау. Энэ мэд хэн бүхэн хийдэггүй ховорхон халамж биднийг хамгаалж амьдралыг минь илүү тайван бот бөх болгож өгдөг. Ээжтэй хайртай. Миний ээж бол игэл жирийн нэгэн хэрнээ хамгийн хүчтэй, хамгийн хайртай эмэгтэй минь юм. Түүний төсвөр хатуужил, үнэнч сэтгэл, үр хүүхдүүдтэй зориулсан хязгааргүй хайрыг үгээр илэрхийлэгдэж багтах билээ. Ээжээ танд маш их баярлалаа. Та бол миний бахархал. Ямар гоё юм бэ те. Нэрээ хүнээс тийм хүч гарна гэдэг. Жирийн нэгэн хүнээс гарахгүй хүчээ нэрээ би бол тэрэнд бол итгэж байна. Хүүхдийнхаа төлөө бол гараа. Хүүхдийнхаа төлөө яг. Гэтэ бас зарим хүмүүс байна хүүхэд нь хичнээн 90 саруу сайхан байсан ч гэсэн бас нэг олигтой хүүхдээ гоё тойлж тайдаггүй хүмүүс байдаг штэ. Тэгэхэд тэ одоо хүүхэд нь бол ямар ч хөгжлийн бэрхшээлтэй гэж харагдахааргүй тийм болж өссөн байна гэдэг чинь амар том маш их зүтгэл хүч. Дээрээс нь хажуугаар нь дахиад жоохон бие битээсэн биш те. Crazy. Стресстэй ч мэрэгддэг юм байна. Стрессчлээсэн бах үргэлж. Гэтэ тэрнийгээ нэг ингээл би хүүхдүүдтэй гаргахаагүй те. Ингэж хүүхдүүдтэй гарахгүй байна гэдэг амар том их хүч ахгүй. Харин тий. Би бол ингээ хэрв аргийн юмд бас нэг гайгуулдаг л та. Тэгтээ бүр ингээ яаш бол oh my god бэлё. Please. Одоо ингээ боли ингэж ингээ би бол тэгдэг төрлийн заяа. Like тийм ингээ бас зарим эмэгтэй хүмүүсээс үнэхээр нэр ундардаг яг тэр нь ингээ хичнээн ингээ хэцүү байсан ч ингээл хийлээдэг тэр яг нэрэнгээс ингээл ундардаг гэдэг байгаа байхгүй. Тэрнийг би бас утгагүй миний ундардаг болох баха. Ундарж байгаа хаа чи ундардаг тийм. Яг ундарж байгаа тэгээд хальт ингээд ундрахаа байлаа. Тийм зарим үед нэг бас амармаар санагдалгүй байх вэ. Тэгдэг. Чин ингээд нон стоп ямар ч амралтгүй байж штэ ээж байх чинь 24/7 forever for the rest of your life тест. Тэг би бол ингээд амар ядрах юм бол за үнэхээр амар ядар чи би 7 хоног чөлөө аваадах яа гэж болох байхгүй те ингээ орхиж болох ажил чинь. Ээж байх бол тийм байхгүй. Дээрээс нь хүүхд өвдсөн байх юм бол бүр ямар ч тийм ирэх байхгүй. Бас амар шүү. Гайхалтай шүү. Өстой гоё захиа байна. Баярлалаа. Ээж над жаргал сайн сайхныг хүсье. Ээжтэй сонсуулаарай. Тий. Сонсуул байна баярлах баха. За одоо аавын талаар байна. Сайн уу хоёртой миний цагтлыг унших өдрийн мэндийг хүргэе. Би одоогийн байдлаар ээж, хойд аав болон тэр хоёрын голоос төрсэн охин дүүтэйгээ хамт амьдардаг. Намайг 8 настай байхад манай гэрээр хаяа нэг ах ирдэг байж байгаад сүүлдээ хамт амьдардаг болвоо. Би ихэнхдээ их л дургу ээжигээ тэр ахаас харамлаад байнга л уйлдаг байжтэй. Тэр үед ээжид их л хэцүү байсан байх. Тэрнээс хойш маш их зүйл болсон ч энэ зүйлэл толгоноос салдаггүй. Намайг анх Facebook дээр болж байхад сайн уу миний охин гэдэг үг нь их л эвгүй бас туухгүй түүнээс болж төрсөн аавыгаа санаад амар уйлж байж. Төрсөн ааваас минь өөр хинч намайг тэгж дуудаж байгаагүй.
Дараа нь ээж надад тайлбарлаж өгч байгаад миний хойд аав маш сайн хүн гэдгийг махцуусандаа тултал мэдэрч байж үлээ. Аав минь хаяа бор дарс амснаа. Тэр үед ээж бид хоёрт үргэлж ингэж амлалт өгдөг. Би та хоёрыг хинээс ч долоон дээр амьдруулахгүй. Би чинь хэний хүү вилээ гэж хэлэхэд минь цаанаасаа л ихэр татаал уйлдаг да. Тэр амлалтаа одоо болтол биелүүлж яваа аавтай хайртай шүү. Хизээч тэр энэ чи ёстой гэж ерөөсөө загнах байтугай чангач үг хэлж үзээгүй. Ээжээс нууцаас мөнгө жижиглээд ээжээс нууцаар мөнгө жижиглээд гаран татуулдаг. Тийм л хүндээ. Ээжээс өмөрч хамгаалдаг. Ингээд бодглохлоор ааваа та минь үнэхээр л түшигтэй шүү. Өдий хүртэл бид хоёртай хамт байсанд баярлалаа. Одоо бид хэд яг өөр шиг нь марзан охин дүүтэй болсон. Ерөөсөө ааваа гэж дуудаж байгаагүй. Та бүхэн манч гэсэн энэ зүйлийг зүрх сэтгэлээсээ ойлгохыг хүсье. Хойд аав гэхлээрээ л зодож зовоодаг, ялгарладаг, хүчирхийлдэг гэж битгий бодоорой. Муу зүйлс нь л ил гардаг хорвоо юм да. Энэ хүртэл уншсан та бүхэндээ болон Номи Синдер хоёртай баярлалаа. Сунжирсан бол уучлаарай. Та хоёрт уншихад тухтай байлгах гээд кириллээр бичлээ. Баярлалаа. 24 оны 12 сарын. Бүх хүн бас муу хүн биш. Бүх эрэгтэй хүмүүс муу хүмүүс биш те. Тийм. Мэдээж тэр бол те. Мэдээж айн хүмүүс зөндөө байна. Yes. Хүний ирэн дотроо. Мага ирэ гаднаа. Энд дуудаг үстэй. Хэний дуулаад байна чи? Мэдгүй дуу байдаг үстэй. Үгүй юу? Байд юм шиг байна. Нэг л айгүй үнэмшилтэй дуулчлаа. Бит хоёр л нэг ингэж нэг инээдтэй юм хийдэг гэсэн. Юу л хин дуулаад идвэл Хараач ихтэй байдаг юм шиг билүү? Өөр монголын дуулаад идэг үлээ. Яавал. Ямарс нэг хүний ирэн дотроо. Мага ирэн гаднаа гэдэг дээ штэ. Тийм үү? Тийм ээ. За баяр хүргэе гоё автаа. Автаа гоё автаа болсон. Баяр хүргье. За. Бив. Тий. 69. Хоёр гэр бүлийн асуудлууд. За энэ хоёр нарандаа гэдэг захиа байна. Энэ бүр од модтой биш юм гоё. Oh, it's a long one. Бидний энэ мөчүүд өөрөлд үргэлжилсэн бол уралдаанд захиа минь уншигдаагүй болохоор энд бичижүүлтэйгээд уншуулга хүлээхээр шийдлээ. За, ертөнцид 3 нар гинэ. За од. За, одоо цаг. Одоо цагийн бидний дэрэгдээс байр суур нөмөр нөөлгөн хэдийний алга болсон магад бүдгэрсэн хайрт буурал аав ээжигээ тодоос дотор сананд орсохаар энэхүү цаг хамгийн амар амгалан газарт аниралан суугаад тэдэндээ сонсогдоосоо гэж хүсэн хаяглаа. Од. Зүрхийг минь булааж асан хин хүмүүсээс илүү гэр бүл тэд нар минь л намайг нөхцөлгүйгээр хайрлагчид инхрээлэн бөөцөлөгчд байлаа. Тэд минь дэргэд байхад би гэдэг хүн хорвоо дээр 3 нар байдаг шиг л тэр 3 галт бөмбөрцгийн халуун элчинд үлгийдүүлэн амьдардаг байсан гэж болох. Тэгэхээр наран нэг буурлаа буу. Түүнийг дурсахад олон амтлагчаар амталсан үеиг хоолны үнэр болоод янжуур тамхины өтгөн үнэр хамарт үнэртэж эхлэх агаад утаа нь өрөөг дүүргээд суунаглаад түүний цаана барын зурагтай хан орыг чимэн байрлсан хэвсэн цэр. Эсрэг талд нь номын шүгэ. Цонхны давцсан дээр урт кактуснууд нэг л гунигтай доош гудайж харагдаад хуучин зурагтаар Орос киноны ах бархирч буйнд дуулдгааж. Энэ бүгд тархинд дүрслэгдсэний хойно л түүний гигэн төрх бүдгэн үзэгт нь хачирхалтайч царайг нь санаж буйдаа сэтгэл дүүрэг шиг. Тослог бор арьс тухруугаа нумран бурж исэн залуутаа тасхар байсан да гэж хэлж болох үз өтгөн саарл ус. Тун дүлгэн харц. Тэр харц хизээч биднийг зэмлэж байгаагүй. Үргэлж линэрсэн хайрлсан байдаг байсныг бид тодгон санам. Залуутаа хурандаа байсан тэрээр үргэлжил нуруу цээж тэнхэрд бүхнээс зоригтой миний мэдгчийн хин ярхэн байсан бөгөөд баг байхаас л цэргийн баярыг түүнийг хиймэрд суулгаад нийчгэр тэмдэглэдэг байсан болоод ч тэрүү миний хувьд тэр өдөр буурал аавын баярын өдөр шиг санагдсаар байдаг билээ. Түүний хурхиралт нэг давхраас тодхон дуултах нь миний чихэнд
бүүвэн дуу шиг сонсдож тэр нь намайг харанхуугаас ангижруулах шиг санагддаг байлаа. Автобусны арын суудлал руу хөгшин хүмүүс ирдэггүй юм гээд хойш дагуулan явдаг байсан. Тийм л залуухан зүрхтэй нэгэн байсны дээр цуслангийн байшин руугаа явахгүй гээд байдгаараа зөрүүдэлдэг жаахан охины аашиг тор дүүрэн тоор барьж ирээд аргадаад явхаа хамгийн сайн мэддэг нэгэн тэрл байж. Гарнаас нь хөдлөөд өмднөөс нь зүүгтээд явж байхад хідэн ч сум бидэн рүү галлагдан нисээд ирэхэд тэр нь миний буурал аавыг нэвтэлжүүлж чадах юм шиг тийм л баатар миний буурал абуу байсан. Би түүнийг шүлэг тэрэлдэг байсныг сүулт л мэдэж ав. Хэрвээ бидний хамт байх өдрүүд үүрд хүрэлжилсэн бол миний тэрэлсэн 100 шүлгийг та минь дуртаяа уншиж болоогүй бүх зүйл өнгөрсний дурсамжинд биш одоо цагт бодол болон үлдээд миний нялх зүрх өөрт нялхаараа тунимхаагаараа мөнхрөх байсан бизээ. Наран 2. Буурал ээжий. Миний дурсамжинд тэр үргэлж нэмгэн борд тэрлэгтэйгээ дүрслэгддэг. Борд тэрлэгээ өмсөөд будантай уулын ингэрээр цэцэгсээ түгэн алхаад л байдагсан. Хорвоо түнээс гар алдран одсноос хойш хатаасан цэцгийн ном харааны шинэ үхсийн жагсаалтын хамт ширээн дээр дэлгээстэй чихтэй түүнийг сангалцсан үлдэв. Гэсэн ч бидний ганярхлыг юу гүйцэх билээ. Тэр олон ачцээ наргаа эрдмийн амтанд оруулсан бөгөөд дахиад нэг бодлого бодчихдог юм уу гэсэн бодлыг надад төрүүлж чадсан цор ганц сургагч байсан гэж хэлж болох юм. 8 дугаар сарын сүүлийн өдөр бүтэн 3 сарын турш хийх даалгавраа өстэй толгоогоо барин үгээ барж хамтдаа хийдэг байсан бухимдалтай тэр өдрүүдийг би одоо хүсэнжилнэм. Таныг байхад Монгол бичгийн эрдэмт чинь суралцаж амжаагүй ч гэсэн одоо би Монгол бичгийн гоо үзэсгэлэн шимтэн сурч байгаа. Таны урмыг сэргтэл уншиж бичиж чаднаа буурал ээжээ. Зулын гэрэл өрөөг тэр чигтэн гэрэлтүүлээд үндийч харуул буурал ээжээ минь эрхээ эргүүлэнгээ маань мэгзэм уншиж хэвтгэн харагдана. Тэгээд хоолойн бүдгэрсээр унтаад өгөхтөн их л анхааралтай нүдээс өмилж хараад жиг дамсгалын дагуу хүнжлэн хөдөлж байхыг үзмэгцээ. Сая л нэг санаа амарсан хүүхэд нүдэн анан зүудэндээ нистэгсэн. Энэхүү дурсамжийг шүлгэнд хөрвүүлж байсныг хавсаргав. Буурал ээж. Эрхээ эмтрэн олж аваад эргүүлэн майн унших буурал ээжийн сулхан хоолой сүслэн тэнгэрт дэгдэнэ. Зулын гол бадамлан зугуухан нааш цааш бүжин бүлээн хүнжилтөө зулан дор бөм би зүудэндээ ниснэ. За би тэдэндээ ганц ч удаа хайртай шүү гэж хэлж байсангүй. Одоо бол хин хүнд хилээд л явдаг энэ үгийг тэр сайхан хоёр нарангаасаа харамлаж байсан мэдл харамсал төрөвч. Тэдгээр сайхан шаргал өдрүүд мөчүүд өөр дүржлээгүүд гансравч гүйгээд л очиход тосоод автаг тэврээ түнсдэг гээд бүхий л орон зайгаар нь би сэтгэл минь цангаж дурсамжиндаа л гэгэн төрхийг нь үүр давж үлдэж чадна гэдэгтээ баярлам. Одоо тэд минь баян чанд мань гих бидний зуны хэдэн сарыг хамтдаа эрхэлэлдэн гүйлдэж өнгөрөөдөг байсан тэр үлгэрийн газарт болон бидэнтэй өнгөрөөсөн нар цацарсан өдрүүдийн дурсамжиндаа энэ мөч нэг л өдөр дуусчвал яана гэсэн айдас төвнөлгүйгээр амар амгалан алхаж яваа гэдэгт би итгэнэм. Хамгаас хайрт зээ охиноос нь хоёр нарандаа дэлхийгээс илүү хайртай шүү хэмээн дурсан хаялав. Ямар гоцгавэ. Амар ин дээ. Амар бичих юм аа нэрээ. Би бас гоё манших гэдэг айгүй хичээлээ. Тэгээд зээ охиноос нь гэж штэ. Эмээ өвөөдөө нэсэн мэн дээ. Ямар хөөрх юм бэ? Абуу ээжи гэд яг нэрээ Монгол бичгээр бичдэг ш та абуу гэд аав гэдгийг. Тэ ээж гэдгийг ээжи гэж бичдэг. Тэгэж бичсэн бас амар гоё санагдлаа. Харин тийм ээ. Одоо эмээ уухийн царайг ингээд би төсөөлөх гэхээр яг сайн чад мартагдчихдаг. Гэхдээ ингээд яг зураг мурган байдаг л та. Гэхдээ яг одоо ээжийн гэрт байснаар нь ингээд хуучин тавилга мавилгатай ингээд төсөөлж гэхээр бас болдог. Гэхдээ хоолой нь яг нэг сайн орж ирдэг. Тийм байна те. Тэг хоолой нэг орж ирдгүү. Гэхдээ яг ингээд гэл юм майж байгаа амар сайхан төсөөлөгддөг шүү дээ. Хоолойг л ерөөсөө төсөөлж чаддаг. Харин би бас яг бодсон чинь бизнесээ санахгүй байх юм. Хоолой надад орж ирдэг шүү дээ. Тийм байна.
хальт бүр нэг халтхан нэг юм нэг тоон нь орж ирдэг юм хоолойны тоон нь. Тийм тэгээд эмээ өвгөр нэр гоё шүү. Манай эмээ амар ажилсаг байсан бүр ингээд өвөө яг нөгөө яамны ажил хийдэг. Эрүүл мэндийн яамд ажилладаг. Тэгэл өвөө байнгын л ингээл костюм, пижак тэгэл нөгөө цагаан цамц өмсөж явдаг. За эмээ айгүй их ингээд цагаан цамц угааж муугаал индүүдэл ингээл айгүй цэвэрхэн явуулдаг байсан. Тэгээ эмээ бүр ингээд бүх орд ирний давууга бүгднгийн ингээ ойдог. Орд ирний давууга бүгднгийн индүүдээд Oh my god. Тэгээ ингээд тэв тэгшгэн ингээд хайрцаг ингээд далт хийчихдэг гэсэн. Яа, индүүддэг. Бүр ингээ амар тийм. Тэгээд миний хувьд ингээ хамгийн гоё тансаглал баг тансаглал би бодсон чинь ингээ хав хаалуу усанд ингээл ороод усан дотор ороод тоглоал ингээл баахан ингээл усанд орж аваад хажууд ээж карантин ингээл хувц мовц угаагаад ингээл хувцсан угаагаал тэгэл би усандаа орж дуусаал ингээл намайг гоё алчуурнд ингээ ороогаал тэгэл би шив шинхэн ингээд индүтцэн хав халуун тийм орд ирний давуунд ингээ ордог байсан заа. Тэр бүр ингээ миний бага насны бүр хамгийн гоё тансаглал байсан санагддаг шүү дээ. Ингээ цэвэрхэн ингээ усанд орцсон тэгэл ингээ гоё юм цоошин ингээд индүүдцэн угаацсан халуун даван дотор ингээд цэвэрхэн халуун ингээд индүүдцэн бандаж шиг өмсөөл заа. Яа бас бандаж идэх юм уу? Бандаж шиг миний бандаж шиг бас ингээд амар индүүдээ хав халуунаар өмсөөл тэгэл орлогоо ингээд ороод. Oh my god. It's crazy. Яг тэр experience-ийг бас авмаар байдаг би хаяа. Тэ хаяа би ингээд өөрөө гэртээ тэгдэг ингээд нөгөө хүүхдүүдээ ингээд усанд нь оруулчаад тэ бас та орд ирийн даваа индүүдч яриа чадахгүй. Орд ирний даваа индүүдэх is crazy. Эмээ бүр амар бүр ингээд индүүдэд бүр ингээд тэв тэгшин ингээд амар тэв тэгшин ингээд бүгднийг так ингээд өөрчдөг байсан шүү дээ. Өрөөд ингээд нэг коробка юм нэг хайрцаг үүдэн шүү дээ. Одоо тийм гоё хайрцагнууд ингээд олоод авчдаг. Дэлгүүр мэлгүүрээс ч юм уу те ингээд тэр хайрцагт хамгийн гол нь амар гоё бас цэвэрхэн заяа. Бас юм ямар ч хинхрэг чинь болгосон юм байхгүй. Тийм их цэвэрхэн хайрцаг дотор так гэ бүгдийг хийчдэг заа бүр ёо. Тийм байсан. Тэгээ эмээгийн одоо хийсэн орд ирний даваа мав бэд шүү дээ. Эмээ бас ингээд даваагаар ингээд уут муут ингээд хийчдэг бас. Тэгэл тэр уутыг аваад дэлгүүр ороод бид нар ингээд тэгж явдаг. Тэ ажилтай эмхтэй. Манай эмээ амар ажилтайсан. Би эмээгээ амар их ойдог байснаар нь л амар их сандаг. Тэгээ юм ингээ одоо ингээл амис цорхоо явах гингүүд. Ингээд эмээ бодтоол тий. Манай эмээ байсан бол яаж явах байсан юм бол тоо. Тэгээ ингээд юм ойдог янз бүрийн нөгөө нэг видеонд идэв штэ нэг гоё юм ойцсан. Тэр миний харахаа эмээ минь ингэж л явах байсан бах та. Гэж бодож бодвол. Тэгдэгс. Гоё гоё зхиана. Тийм байна. За, хэдүүлээ 1-2 цагт уншаад тэгээд чи явах хэрэгтэй бах те. Тэгээ. Энд гэхдээ нэг хүн юм яриад байна те. Аюу ихт ээжтэй зориулсан загтлалт аюу их байна. Дахиад ээжтэй гэж. Дахиад ээжтэй. Вау. Бидний ээж. Дугаар юм шүү харин тийм. Бидний загтлын ээж. Ээжийн загтлаад. Бас энэ бидний энэ мөчүүд үр дүргэлжсэн болд зориулсан загтлаа. За бидний энэ мөчүүд үр дүргэлжсэн бол загтал бичгийг хүссэн боловч ээжигээ алдаад өөрийн ухаангүй байх тэрхүү өдрүүдэд хугацаанд дуусчихсан байсан тэхэл харамсаад нэгдэж чадахгүй байгаа төгжигдсэн мэдрэмжээ дахин нээж чадалгүй орхичихсан ч шалгарсан загтлуудыг сонсох явцдаа сэтгэлээ жаахан ч гэсэн нэмэр санагдаад бичлээ. Би ээж охин байлаа. Баг байхаас минь л хамаг хүчээ гарган намайг ганцаараа өсгсөн ээж минь. Надаас хэтэрхий хамааралтай болоод нөхөртэй болсон охиноо харамлан хүний хүн болгож чадахгүй уйсаар байдаг байсан ээж минь. Ганцаардлаа архитай найзалж даван туулахыг оролддог байсан ээж минь. Ааштай охиноо амьдралынхаа эцсийн өдөр хүртлээр аргадахыг хичээсээр байсан ээж минь. Загтал бичиж жаахан ч гэсэн нэгтийг хүссэн ч юу гэж эхлэхээ яг үнэндээ мэдэхгүй. Хамаг мэдрэмж минь холилдоод хаанаас хэлэхээ мэдэхгүй ч бичсээр л сунаа. Ээжигээ би 26 насны төрсөн өдрөөрөө тэнгэрт үдсэн. Насан туршид хажууд байх юм шиг бадрангуй явсан амьдрал минь нэг л өдөр оронгороо ирэх хичгсэн. Сүүлийн үгсийг нь сонсож амжилгүйгээр орхиод явчихсан.
Гэвч охиныхоо төрсөн өдрөөр сүүлийн удаа хамтдаа байхыг хүссэн юм байна да гэж бодож сэтгэлээ твтээсэн. Ээж минь physical touch-д дургу хүн болохоор би багаасаа өөрийгөө эрхэлж өсөөгүй гэж ярьдаг байлаа. Одоо эргээд харахад ээж минь насан эцэстлээ охиноо хинээс ч илүү эрхлүүлж хамгаалж хайрладаг байж хэдийн ажил хийдэг болчихсон нөхөр хүүхэдтэй болсон намайг яг л жаахнаар минь бөмбөрүүлэн нандиндаг байж ээжийн хажууд хэрэгтэй байгаа зүйлээ хэлж болдоггүй. Нэг юм аммаараа дутуу байна гэд хэлчихэл юм бол хэд хоногийн дараа авчихсан мессенжерээр зургийг нь явуулдаг байлаа. Ээлжид мөнгөгүй байгаагаа мэдэгдэж болдоггүй. Өөрөө мөнгөгүй байж л хүнээс зээлээ чимээгүйхэн данс руу шилжүүлчихдэг байлаа. Ээжид гэрт нь очлоо гэж хэлж болдоггүй. Ганцхан хоног очиход л хэдэн хоногоор идээд баршгүй их зүйл авчихсан. Дуртай хоолыг хийгээд нүдэ ширэгдэл хүлээгээ суудаг байлаа. Ээжигээ би иш тэмээ болгосон. Гэртээ тогтож чаддгүй олны дунд хөдөлгөөнтэй байдаг. Нилээн сайн наригаад авчдаг хайнга ээж минь төрөх үед минь гинэтл хизээж харж байгаагүй хариуцлагатай зөөлөн инхрийнхэн эмээ болчихсон. Нас чинь болоогүй төрүүлэхгүй гэж загнаж байсан ээж минь халамцуухан болохоор л уучлалт гуйж энэ хөөрхөн амьтныг би байхгүй болгочихсон бол яана гэж уйлдаг байлаа. Миний ээж миний хүүхдийг өөрийн гараараа 4 нас хүртэл нь өсгсөн. Ээж хүүхэд харах боломжгүй гэвэл албатай юм шиг ууралдаг бардан байлаа би. Ээжигээ амьд байхад би хитрхи бардан байсан. Ээжигээ гомдоох үхсийг харамгүй хэлж орой болгон видео дуудлага хийхээсээ залхуурч ээжигээ ямар их ганцаардаж охиныхоо хайраар дутаж байдгийг анзаарсан ч тоодоггүй байсан. Одоо харин би орой болгон залгах хөнгөө болж хоосорч бүхэл зүйл дутуу санагдаад ээжтэй хэлмээр олон зүйл байвч эзэнгүйдээд байх юм. Охиноо үргэлж аргадах гэж хичээдэг байсан ээж минь. Өөрөө эмнэлэгт хэвтэж байж хоол авч идээрэй гэд мөнгө шилжүүлдэг байсан ээж минь. Бүхнээ хайртай хүмүүстэй зориулж өөрөө юучгүй үлдсэн ч сэтгэлээрээ болчихдог байсан ээж минь. Зээтэйгээ уулзахыг тесэн ядан хүлээж ирэх өдөр нь хамтдаа хийх баахан төлөвлөгөөгөө гаргачихсан байдаг ээж минь. Нөхөрт минь хичнээн хайртай байсан гэж санана. Ийм сайхан хүүтэй болсон гэд гэрийн эзэн гэж дээдэлдэг байсан ээж минь. Охиноо хорвоогийн хамгийн мундаг нэгэн мэд хүн бүхэнд гайхуулан магтдаг байсан ээж минь. Хойлохнаас суугаад чин сэтгэлээсээ ярилцдаг байсан мөчүүд нөхөр хүүхэдтэй минь дөрүүлээ хоол идэнгээ зурагт үзээ суудаг байсан мөчүүд орой болгон видео дуудлага хийж ярилцдаг байсан мөчүүд хоол хийчихэд амсаж амжаагүй байхад л ямар байна гэж асуудаг байсан үеуд нь гэрт нь ороход хайрын харцаар төвнөж үнсээд өгтдөг байсан мөчүүд буцаад явхад дараа эрэхт нь нөгөө хацар дээр нь үнсийгээд нэг хацрыг үнсээд үддэг байсан мөчүүд ээж нь чиний хилээд байсан нөгөө эмийг чи авчихсан шүү гэд баярлаа залгадаг байсан мөчүүд ээжтэйгээ хамт өнгөрүүлсэн энгийн боловч жаргалтай мөчүүд өөр дүргэлжилдэгч болоосай. Ээж минь хоолыг маш амттай хийдэг. Ойдлчин шиг нямбаа уйдаг, мэрэгжлийн юм шиг үс засдаг. Маш сайхан зурдаг. Гараараа бүхнийг бүтээж чаддаг, урлагийн мэдрэмж дүүрэн, төрмөл авьяастай, чадахгүй зүйлгүй, эгэлгүй нэгэн байсан. Ижи минь байхгүй босноос хойш омголон бардам зам минь ч үгүй болсон шиг санагдана. Ээж минь ямар их хайраар тэнэгхэн охиноо хайрлаж байсан юм бэ? Хинч хариу хэлж чадхааргүй ухаангүй байсан мөртлөө охин нь таньда хайртай шүү, охин нь сайхан амьдрнаа, битгий санаа зовоорой гэж хэлсэн зөвхөн миний үгэнд толгой тагсан ээж минь. Халамжит хантай хөөхөн үртэй болсон надад ээж минь санаа зовлгүйгээр тайван явсан байхаа. Гэтэл хэцүү байна. Мэдрэмж бүхэн минь төвжигдээд байхгүй болсонтой нийлэрч чадахгүй бүхнээс зүгтаамаар ганцхан удаа тэврүүлмээр. Уйлмаар байсан ч гацчихад, гашуудмаар байсан ч түгжигдчихэд болохгүй. Үнэхээр л үгүй болж байгаа нь биш. Хагцсан үлдэж байгаа нь өгдөг юм байна. Ээжийнхээ өнөр хоолой харц инээдийг үр цананд урсан явахыг хүснэ. Хитрхи замбраагүй ойлгоход хэцүү бичсэн дуучлаарай. Сэтгэлээс гарсан үг бүхнээ найруулгүйгээр зоргоор нь гаргачихлаа. 24 оны 12 сарын 11. Амгүй гойцгана. Гойцгаа. Нилийн гүрийж уншлаа шүү бас ёо. Тэгвэл дундаас нь хоолой зангирчвал бүр хэцүү байна.
Стэнэр. Стэнэр юм аа. Загтал болохоор нэг иймэрхэл болдгийм даа гэжтэй. Харин тийм ээ тэр нь айгүй их харарлаж байгаа маа нэр. Нөгөө эми чи авцсан шүү гэж байна. Яг түрүү ярьжсэн шиг тий. Яг л авцсан байдаг тий. Яста хийлж болтгүй юм. Тий нэрэнгээс Авч ингэж явдаг байхгүй. мөнгөө гэж юм бол хүү юу яа гэл ингэж баг яачин тий. Мөнгө хэрэгтэй юм уу? Яа чи? Тэгэл. Тий. Надад ч тэг гайгүй те. Хаашт. Ста хөөрхөн ш нэрээ. Ээжээ бүр санчлаа. Ээж одоо намайг нэг л их хувцас угаадаг гэж бодд юм шиг. Дандаа бок хөх тийм үү? Тэг би бүр амар их боктой. Oh my god. Бараг одоо 5 жил ашиглах боктой. Би чинь бараг хувцас угаадаг штэ гэл. Чи надад өгч. Яа бүр задлаагүй хоёр байгаа гээл 5 өний хувц угаадаг хүн гэж. Тийм байна те. Би чинь хувцас угаахаар хувцас муудчихдаг гэж бодцсон чинь нэг амар угаахаа болцсон шүү дээ. Бүр амар халтар болсон л гэж бодохгүй л. Яаж ийм Гайгүй л шүү дээ. Чиний юу хувцас ямар гайгүй байна. Би эсвэл их алхдаг болохоор юм уу? Мэдхгүй миний хувцас, миний джинснүүд айгүй унсан муухай онортой болчихдог. тийм үү. Яг энэ хөл мөлний хэсэг мэсгээр ингэ нэг яа эсвэл таксинд их явсных юм уу? Мэдхгүй ямар ч гэсэн ингэ нэг юм муухай онортой байдаг. Би хувцас өнөрсөн Айгүй шүү. хувцас аваад шүү дээ. Эсвэл бүр ингэ дугаахгүй өнөрийг нь бүр шингээх хэрэгтэй болоо. Өнөрлөхгүй байх. За яста гоё захиалаа. Баярлалаа. Тэг хүмүүст бас таалагдсан баг тий. За дараагийн захиа жоохон funny байж магадгүй шүү байна. Visa or hair. Visa or love гэж байна. Гэж ах шүү тий. Hi, би Оган Америк нэгдсэн улсын иргэн хүн юм аа. Яа яах вэ? Энэ яг кириллэж энэ ингээд латинаар бичсэн байгаа байхгүй юу? Захиагаа тэгснээ энэ оо гэдгээ яг ингээд USA гэдэг үгээ яг энэ оо гэд кириллээр бичсэн байгаа байхгүй юу? Би Оган AHY гэж уншмаарч юм шиг те. За би Оган Америк нэгдсэн улсын иргэн хүн юм аа. Манай нөхөр бол харалцсан хадмууд бас. Тэгээд энэ асуудлаас болж бид хоёрыг манай хадмууд эртхэн гэрлүүлж бичиг баримттай болох санаатай байсныг би одоо л ойлголоо. Тэр үедээ хайраас болж бид хоёр гэрэлсэн гэж бодсон. Гэрэлсний дараа байнга бичиг баримт асуудаг. Бас нэгтэг боллоо. Энэ дээр муухай мэдрэмж төрөх нь буруу юу? Ингээд босч юм. Тийм. Тэгээд Америкийн нэгдсэн улсын иргэн хүнтэй гэрлэхээр яхаа Америкийн нэгдсэн улсын иргэн болох юм уу? Тэгдэж штэ. What? I think so. Эсвэл at least амар урт виз мэдтэй болдог хаа. Гэхдээ яг иргэн үнтэй суувал тий иргэн болно. Тэр 90 day fiancé гэж шоунууд өгдөг штэ. Ногоон карт авах гээд хүмүүс ингээд гэрэлж мэрэлдэг. Тийм Justin Bieber-ийг тэгсэн гэдэг шүү дээ. Канадын иргэн тэгээ Hailey Bieber-тэй гялс гэрэлцэн мэрэлцэн гэдэг. Тийм үү? Тэг ямарсан тийм байдаг хаа. Энэ гэтээ Монгол охин нь яаж Америкийн иргэншилтэй болсон юм бол? Төрсөн бах та тэнд. Мэддэг. Гэтэ яах вэ нэрнгээсээ жоохон эвгүй л 19 09 19. Wow. 19 what? За. Тэгэхээр тийм ээ. Гэтэ нэрнгээсээ жоохон Сэтгэл сэвтээлээ тий. Сэвтээлийн яг уу. Гэтэ тэгэл яах вэ гэрэлцэн тэгэл. Тий хайртай юм уу? Тэг хайргүй болоод эргэлзээд байгаа юм шиг. Хайргүй болоод эргэлзээд байгаа юм уу нэрнгээсээ? 24 оны 12 сарын 19-нд бичсэн охин. Жил хагасын дараа юу хийж ийн? Жил хагасын дараа яасан доор комментор бичээрэй. Уншин шүү. Виза юу хайр уусан уу? Аль нь вэ? Гээд бичиж байгаа бичээрэй гэдэг. За. Окей. За захидал бичсэн сонсогчдод болон захидал уншсан шуухануудаа баярлалаа. 8 цаг уншсан шүү дээ. 8 цагаа бид хоёр уншсан байна. Бас дийлнх нь ээжтэй зориулсан
мэдсэн, ээжийнхээ тухай санагдсан тийм хүнд гэтээ гоё өөдрөг ийм цагтлууд байлаа. Тэгээ дараагийн дугаарт бас л гэр бүлийн цагтлууд овоорсон байна. Гэр бүлийн цагтл байна. Тэгээд секс, биеийн харилцаа, Бодисын солилцоо. миний бичмээр байгаа сэдв алга гэдэг цагтлууд бас байна. Бас сонирхолтой. Тэгээ манай цагтл ер нь дууссан уу? Тийм одоо бид нэр сэдв байгаа юу? зөвхөн хитгэн сэдв, хайрын сэдв дээрээ л цагтл хүлээж авч байгаа. Бусад цагтл маань ингээд хаагдсан. Үүнээс цааш одоо цагтл маань уншигтаагүй бол ингээд үрд интернетийн ертөнцид хадгалагдсан үлдсэн байх нэ. Манай шуухануудын тархинд үлдсэн байгаа. Single mom-ийн 100 гэдэг захиа байна шүү дээ. 6 билгийн амьдрал дотор. Spicy. Horny sense of humor. Wow, sexy сэдвчээс гоё яхан. My life will never be the same again. Манай sexy сэдвийн чинь бөө англи хэлтэй хүмүүс юм биш үү? Нэт. За, окей. За дуусах уу да. За тэгвэл дуусгая да. Ингээд манай шинэхэн дугаарыг сонссон хүмүүстээ баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Дараагийн дугаар дээр ч цагтл уншиж дөө. Юу. Окей. Та нар цахилын дугаар хүсэж байгаа сте. Тэгээ одоо үлц 6